Сайн бацааны өрхөмд үзэгчтэй Дархуул аймгийн Цэгдраан тамийн газарт бэлтгэн хүргэдэг тамийн газрын цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт хууль эрх зүйн хэлтс оролцох болно. Ингээ бүгдээрээ хамтдаа хууль эрх зүйн хэлтс нартай уулзцгаая. Энэ өдрийн мэндийг хүргэе. За та нарт гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хууль эрх зүйн хэлтсийн маань гол зорилго зорилт нь одоо юу вэ? За засгийн газрын 2016 оны 9 дугаар тогтоолоор манай хэлтс хууль эрх зүйн хэлтс архивын тасагтай гэж бүтэц зохион байгуулалтанд орсон байгаа. Хууль эрх зүйн одоо гол зорилго нь аймгийн засаг даргаас гарч байгаа эрх зүйн акт болон тэрний хууль зүйн үндэслэлийг зөв гаргах, иргэдийн эрх зүйн боловсролыг олгох, хууль тогтоомжийг сурталчлах, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ийм ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. За манай архивын тасаг маань иргэдэд одоо архивын үйлчилгээг түргэн шуурхаа хүргэх, иргэдээс ирсэн гомдол хүсэлтийг хүлээн авч хурдан шуурхаа шийдвэрлэх, архивын сан мөргийн нөхөн бүрдүүлэлтийг үйл ажиллагааг явуулах, байгууллага аж ахуйн нэгжид бол мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгөх гэх мэт ийм ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Тэгэхээр 2016 онд маань хууль эрх зүйн хэлтс маань голлож одоо ямар ажлуудыг хийсэн бэ? За 2016 онд манай хэлтсээс одоо иргэдээс нийтдээ 49 төгрөг гомдлыг хүлээж авч одоо хуулийн хугацаанд шийдвэрлсэн байгаа. 90 аж ахуйн нэгж байгууллагууд одоо 314 иргэн аж ахуйн нэгж байгууллагууд хууль зүйн зөвлөгөө өгсөн ийм ажлуудыг хийсэн. Мөн аймгийн засаг даргаас гарч байгаа 300 гаруй захирамж иргэдийн хурлын тогтоолуудад одоо эрх зүйн үндслийг хянаж заавар зөвлөгөө өгсөн ийм ажлуудыг хийсэн байгаа. За мөн хамгийн гол ажил маань 2013 оны 11 сард батлагдсан архигүй Монгол хүн хөтөлбөр маань 16 онд хэрэгжээд дууссан. За хөтөлбөрийн хэрэгжилт бол 85% хэрэгжсэн байгаа. За энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн гол зорилго маань болохоор архи согтууруулах ундаа хэрэгэлдэг иргэдийг одоо эрүүлжүүлэх, эмчлэх, тэдний одоо ажил мэргэжлэр хангах, аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа архины цэгийн тоог бууруулах, гэмт хэргийг одоо бууруулах гэсэн зорилтыг тавиад ажилласан. За энэ хүрээнд бол аймгийн засаг даргаас одоо 10 сая төгрөгийг гаргаад сэтгэц наркологийн тасагт бол 10 ортой иж бүрэн одоо тасгийг ажилуулсан. За энэ тасгаар нийтдээ бол 500 гаруй хүн үйлчлүүлсэн байгаа. За энэ үйлчлүүлсэн иргэд маань болохоор архинд дондох өвчтөй болон архины хорлох, тайлуулах эмчилгээнүүдийг одоо шатаратаа хийгдээд нийтдээ одоо засгийн энэ 2016 оны архигүй Монгол хүн хөтөлбөр хэрэгжилтээр 100 гаруй хүн одоо архины хамаарлаас одоо гарсан. Үүнээс 30 гаруй хүн огт архи хэрэглэхгүй юм болсон байгаа. За энэний бас нэг ач холбогдол нь болохоор архи согтууруулахундаа хэрэглэдэг иргэдийг одоо ингэж эмчилсэний дараа сэтгэл зүйн эмчилгээнд бол хамрагдчихсэн. Энэ сэтгэл зүйн эмчилгээ бол иргэдийн одоо архинаас гарах одоо үйл ажиллагаанд бол маш их хүч нэмэр өгснөөрөө энэ ажил маань үр дүнтэй болж архитын согтуурахтай тэмцэх тухай хууль маань одоо хэрэгжиж аймгийн хэмжээнд гарч байгаа гэмтгийн гаралт бол 16.4% одоо ийм буурсан үзүүлэлттэй гарсан нь энэ одоо хөтөлбөрийн хэрэгжилт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээ бол гол ач холбогдол одоо үүнд оршиж байгаамаа. За энэ архигүй Монгол хүн хөтөлбөрийг одоо бид нэр одоо цаашид одоо 2020 он хүртэл одоо хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Энд ажлын гол төлөвлөгөөнд голж юу орох вэ гэхээр иргэдийн санаа бодлыг тусгаж тийм үү. Иргэдийн хамгийн хүсэж байгаа гол зорилго болохоор архины цэгийн тоог бууруулад гэмт хэргийг одоо гаралтыг бууруулах юм хүсэлтийг тавьж байгаа. Энэ зорилгыг бас мөн тавиад энэ ажил маань одоо цаашдаа энэ хөтөлбөр маань цаашдаа хэрэгжиж явна. Тэгэхээр 17 онд ямар ажлуудыг бас хийхээр төлөвлөсөн голлон одоо юун дээр анхаарч ажиллаж байна? За 2017 онд би түрүү ярьсан архигүй Монгол хүн хөтөлбөр маань хэрэгжиж байна. Мөн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлэх тийм дэд хөтөлбөрүүд одоо хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр иргэд маань олон хууль зүйн хэлтсээс бол анхан шатны бүх төрлийн хууль зүйн зөвлөгөөг авах боломжтой. Хууль зүйн хэлтсээр одоо зөвлөгөө аваад ирсэн эрүүгийн болон иргэний чиглэлээр одоо бусад хуулийн чиглэлээр наривчлсан зөвлөгөө авах, шүүхэд одоо төлөөлөх тийм хүсэл тавих юм бол бид нэр Дархуул аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа өмгөөлөгчдийн зөвлөлтөй холбоо тэр иргэнийг одоо эрхийг хамгаалах тал дээр хамтарч ажиллаж байна. Мөн одоо бусад одоо прокурорын байгууллагатайгаа хамтарч прокурор одоо төрийг төлөөлж одоо шүүхэд одоо нэхэмжлэг гаргах, төрийг хамгаалах төрөөг төлөөж оролцох ажил маань одоо 2017 онд гол зорилго болоод тавигдчихэв. За мөн одоо иргэдийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нээлттэй шүүх хурлыг одоо зарлах
явуулах, иргэдийг одоо энэ гэмтрэг үйлдэл одоо ямар хариуцлага ногддог юм бэ гэдэг тал дээр ойлголт өгөх зорилгоор нээлттэй шүүх хурал явуулах тийм зорилготой ажиллаж байна. 16 оны үед бас Шарын гол сумд нээлттэй шүүх хурлыг бол зохион байгуулсан. Тэгэхээр энэний одоо ач холбогдлыг та юу гэж харж байна? За Шарын гол сумд бол 2016 оны 12 сард одоо эрүүгийн хуулийн одоо 96 дугаар ангид зүйл заалсан гэмтэрэг үйлцэн иргэний одоо нээлттэй шүүх хурлыг явуулсан. Энд бол иргэд маань одоо хэрвээ гэмтэрэг үйлдээд одоо үйлдэх юм бол эрүүгийн хариуцлага хүлээхэд нэлээ хүнд хариуцлага хүлээдэг юм байна гэдэг ойлголтыг төрүүлсэн. Яагаад гэвэл Шарын гол сум маань бас нэлээд одоо арх согтууруулахундаа хэрэгэлдэг гэмтрэг бас тодорхой хэмжээнд гардаг. Энэ Шарын гол сумд одоо ажиллаж байгаа цагдаагийн алба маань одоо хариуцлагатай ажилладаг. Тийм учраас энэ тал дээр бол гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг одоо тухайн сумандаа айгуу сайн зохион байгуулад манай хууль зүйн элдэс шүүх прокурорын цагдаагийн байгууллагатай хамтраад энэ нээлттэй шүүх хурал явуулснаар иргэдийн одоо эрх зүйн мэдлэг дэвшилт гэмтэрэгт холбогдох одоо үйл ажиллагааны багассан гэж үзэх үндсэлтэй байгаа. Иргэд рүүгээ чиглэсэн ямар ажлыг бас голлож хийж одоо хийхээр төлөвлөж байгаа юм. Тэгээд ерөнхийдөө бас иргэд маань хууль эрх зүйн хэлцэд хандаад ямар одоо асуудлуудаар хандаж ямар зөвлөгөө авах боломжтой юм бэ? Иргэдээр рүү чиглэсэн үйл ажиллагаа маань иргэдийн боловсролыг, эрх зүйн боловсролыг дэвшлүүлэх. За иргэд хууль зүйн хэлцээс ал ганцаараа бүх хуулийг одоо сурталчлаад явах одоо хувьд бол боломжгүй байдаг. Энд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн бүх албаагч нар өөрийнхөө чиглэлээр одоо үйл ажиллагаа эрх зүйн чиглэлээр одоо хууль тогтоомжийг сурталчлах юм ажлууд явагдана. Мөн бас нэг хууль зүйн хэлцээний гол зорилго нь ухуулагч эрх зүйн одоо зөвлөгөө өгдөг ухуулагчийг бэлдэх зорилготой ажиллаж байгаа. Ухуулагч маань яах вэ гэхээр энэ оюутны зөвлөл мөн одоо иргэдийн багуудад ажиллаж байгаа олон нийтийн цагдаа түшиглээд тэднийг одоо ухуулагчаар бэлдэж иргэдэд одоо эрх зүйн боловсрол олох анхан шатны мэдлэг олох юм зорилгыг тавиад явж байгаа. Иргэд маань одоо ер нь ямар ч хэлбэрээр одоо юу хүссэн хууль эрх зүйн бүх чиглэлээр манад хууль зүйн хэлцээс анхан шатны зөвлөгөө авах боломжтой. Бид нар бол хууль зүйн хэлцийн бүх мэрэгчлэлтэнгүүд одоо энэ анхан шатны эрх зүйн одоо зөвлөгөө өгч ажиллаж байна. Тэгэхээр хууль эрх зүйн хэлтс маань хичнээн үний бүрэлдэхүүнтэйгээр яг өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа. За хууль эрх зүйн хэлтс маань одоо хэлтсийн дарга ахлах мэрэгчлэлтэн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх хөрөн орлогын мэдүүлэг хариуцсан, урьдчилан мэдүүлэг хариуцсан ийм хоёр мэрэгчлэлтэй нэг даргатай үйл ажиллагаагаа явуулж байна. За тэгэхээр мэрэгчлэлтэнтэйгээ уулзгаа. За тэгээ. За сайн байна уу? Сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй. За сайн байна уу? Би хууль эрх зүйн хэлцээ ахлах мэрэгчлэлтэн эрх зүйн сургууль сурчлагаа хариуцсан. Ажлаар бэлтгэлээр ажилладаг. За өнгөрсөн 2016 оны үед хичнээн сургалтыг зохион байгуулсан иргэд рүү хандсан яг ямар одоо сэдвтэйгээр сургалтыг явуулсан бэ? За өнгөрсөн 2016 онд 27 удаагийн сургалтыг 23 сэдвээр 1236 иргэн албан агчдад сургууль сурчлагын ажлыг бол зохион байгуулсан байж байгаа. За энэ онд бол энэ тоог нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна. За мөн сургууль сурчлагын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх гэж тэр бол анхаарч ажиллагаар тавьж ажиллаж байна. Сургалтыг зохион байгуулснараа ямар одоо ач холбогдолтой байна? Иргэдэд мэдээж хууль эрх зүйн мэдлэгийг бол олгочлаа байгаа л та тийм. За иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгохоос гадна эрх зүйн зөрчил багасна гэж үздэг. За хууль тогтоомжийн хэрэгжил мэдээж сайжирна. За эрх зүйн лавлгаа сангаар бол өнгөрсөн 2016 онд бол 134 иргэнд бол лавлгаа сангаар үйлчилсэн. За энд бол энэ онд бол лавлгаа сангийн материалыг сайжруулах, баяжилтыг нэмэгдүүлж, за иргэдэд одоо үйлчлэгийг нэмэгдүүлж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байгаа. За тэгэхээр 2017 оны хувьд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ? За хүний эрхийн чиглэлээр хүний эрхийн үндэсний комисстай хамтарч хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээг 4 сарын 26 27 өдрүүдэд зохион байгуулна. За энд бол иргэдтэй уулзах уулзалт сургууль сурчлагын ажлыг зохион байгуулна. Иргэдтэй уулзах уулзалтаас гарсан санал зөвлөмжийн дагуу одоо иргэдийн эрх хөрчлөлөг хамгаалагч чиглэлээр бол тодорхой ажлууд төлөвлөд ажлуудыг бол хүний эрхийн үндэсний комисстай хамтарч зохион байгуулахаар бол ерөнхий удирдамж төлөвлөгөө нь бол гараад байна. Өнөөдрийн хувьд чагнагийн хувьд ямар ажлуудад төлөвлөд ажиллаж байгаа? Өнөөдрийн хувьд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжлэх ажлыг төлөвлөж байна. За мөн захиргааны ерөнхий хуулиар удирдах албан тушаалтнуудад сургууль сурчлагын ажлыг зохион байгуулах чиглэлээр аймгийн сумдуундын шүүхтэй хамтар зохион байгуулах удирдамжийг боловсруулж ажиллаж байна. Тэгэхээр энэ оны хувьд манай Дархуул аймгийн хэмжээнд гэмтэргийн гаралт ер нь
ямар хоо төвшөнтэй байна вэ? За 2017 оны эхний 1-р улирлын байдлаар гэмтэлгийн гаралт 2% өссөн юм үзүүлэлттэй байгаа. Энэ маань одоо яг юунаас олж өсөөд байна гэдэг дээр дүгнэлт хийгээд үзэхэд одоо 1-р дулаарсан, 2-р одоо иргэдийн Дархуу аймаг маань яг дамжин өнгөрөх ийм зам үйл ажиллагааг явуулдаг. Улаанбаатараас Сэлэнг, Эрдэнэт гэдэг бусад одоо чиглэлүүд. Тэгэхээр энэ бас явуулын хүмүүс ихсэнтэй холбогдоод бас мөн архитектурын секторох явдал маань бас нэлээд байгаа учраас үүн дээр бол гэмтрийн гаралт ихсээд байна гэдэг дүгнэлтийг гаргасан байгаа. За манай одоо хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гэмтргээс урьдчилан сэргийлэх, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан мэрэгчлээ одоо их сайхан гэж ажилладаг. Тэгээ их сайхнаас одоо энэ талаар бас тодруулах болно. За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн тухайд их сайхны хувьд яг ямар ажлуудыг ихэр төлөвлөж байна вэ? За өнөөдрийн тухайд бол за энэ нэг Дархуу барилга зохиолагчийн албанаас нэг гэрээ энэ болохоор ирүүлсэн байж байгаа. За энэ гэрээнийхээ яг бол гүйцэж хянаад хариуг өнөөдөр өгсөй. За дээр нь энэ албан тушаалтнуудын нөгөө мэдээлэл тайлбар гаргадаг. Одоо иш сонирхлын сэсээс урдсан сэргийлэх чиглэлээр гаргасан тэр мэдээлэл тайлбарлах компьютерт шивж оруулах. За тэгээ шүүгийн шийдвэр үүсгэх албатай холбогдоод нөгөө нээлттэй албаны арга хэмжээ хонгорс мөнцгөн болгохын тэгэхээр тэр арга хэмжээний талаараас урьдчилж яаж тохиролцох хэрэгтэй юм байна. Тэр юмнуудаа л дээр ярина да. За таны хувьд яг хариуцсан ажлуудыг бол ерөөхдөө даргасаа хэллээ. Тэгэхээр яг албан тушаалтны хөрөнгө оруулалтын мэдүүлгийн тухайд дэлгэрүүлж таахгүй. За ер нь авилгын эсвэргүүл сонирхлын эзлэнтэй хувьд заасан албан тушаалтын хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргадаг. Өөрөөр хэлбэл жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор төрийн бүх албан тушаалтын хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргаж өгөх ёстой гэдэг хуулийн хугацаа заасан байдаг. Энэний дагуу албан тушаалтын хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргуулж авч байгаа. За 2017 оны 2 дугаар сарын 15-ны дотор нийт 160-аад албан тушаалтын хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргуулж авсан аймгийн хэмжээнд. Бүгд хуулийн хугацаанд гаргаж өгсөн байж байгаа. Тэгэхээр албан тушаалтны хөрөнгө оруулалтын мэдүүлэлийг авахаас гаднаас гэдрээс урьдчилан сэргийлэх ажлыг бас хариуцж ажилладаг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас дэлгэрүүлж таахгүй. За ер нь аймгийн хэмжээнд гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол бодлого барьж ажиллах хэрэгтэй. Өөрөөр аймгийн эсрэг даргын хэрэгжүүлэх ёстой нэг чиг үүргийн нэг нь бол энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх ажил байна гэж. За хамгийн сүүлийн өчигдөр одоо Дархуу аймгийн Архи Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг аймгийн эрдэнэ төлөөлөгчтэй оролцоод танилцууллаа. Танилцуулсан байж байгаа. За аймгийн эрдэнэ төлөөлөгчтэй орлоос бол хөтөлбөрийн хугацаа хэрэгжиж дууссан. 2013 онд татгдсан хөтөлбөр 14, 15, 16 онд бол 3 жил хэрэгжээд 16 онд дууссан. Одоо үргэлжлүүлэлт бид бас хэрэгжүүлэхээр аймгийн эрдэнэ төлөөлөгчтэй орлоод хэрэгжилтийн тайлангийн танилцууллаад ингээд явсан. За өргөжлөж хэрэгжүүлээрээ. За хөрөнгө мөнгөний асуудлаас тусаж шийдвэрлэрээ гэсэн юм анхааруулга өгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг бол бүрэн авч хэлсэн. Дархуу аймгийн Архи Монгол хөтөлбөрийн тайлан гэсэн байна. Тэгэхээр энийг хэрэгжүүлснээр одоо ямар ач холбогдолтой дархамчуудын хувьд вэ? Хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд ер нь энэ хөтөлбөр маань үндсэндээ 6 зорилтыг дэвшүүлсэн л дээ. Архи согтууруулганд уудаг хүмүүсийг эрүүлжүүлэх, ялангуяа Дархуу аймагт энэ архи согтууруулганд уудаг архин томтдог хүмүүсийг бол эмчилж идэгрүүлэх юм тогтолцоог бүрдүүлэх. За эмчлээд идэгэрсэн улсуудад сэтгэл заслын эмчилгээ дахиад архи уулахгүй байх нь бол сэтгэл заслын эмчилгээ явуулах, өргөжлүүлээд мэрэгжлийн чиг баримжаа олгох ийм зорилготой байсан. За дээр нь архи согтууруулганд бодлогоор үйлчлэх цэгийн тоог бууруулах зэрэг хэд хэдэн бодлогын шинжтэй зорилтуудыг бас туссан юм хөтөлбөр болсон. За 14 онд жишээ нь аймгийн эсвэргээс жишээ нь 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт гаргаад эрүүл мэндийн харьяа сэтгэл нархлагын хэсэг дээр бол 10 ор бий болгоод архитектыг эмчилсэн зэрэг ийм үйл ажиллагаануудыг хэрэгжсэн. За ер нь бол хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд 14, 15, 16 онд согтууруулгандаа uuсан үедээ үйлдэлсэн гэмтрийн тоо буурсан байж байгаа. Буурсан байж байгаа. Гэхдээ ер нь бол яг энэ архинаас гарсан аймгийн эрдэнэ төлөвчтэй хурлын бас төлөөлөгчтэй тавьж байгаа нэг шаардлага бол юу гэхээр энэ хөтөлбөрийн хэрэгжсэний үр дүнд бол архинаас гарсан хүнний тоогоор л энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд өмнөх төстэй гэдэг ийм шаардлагыг бол тавьж ирсэн. За тэгээд ер нь бол 30-аас 50 хүн бол архинаас гарсан гэсэн ийм тоог өчигдөр эрүүл мэндийн газрын холбогдох мөржилтнүүд бас өдөрт өгсөө хөтөлбөрт танилцуулаад явцад тийм. За ер нь цаашд бол мэдээж хөтөлбөр хэрэгжих ёстой. Мэдээж нүгээр бүгд л архинаас гарч байгаа. Хөтөлбөр цаашд үргэлжлэл хэрэгжинэ.
Тэр хөтөлбөрөө бид бас цааш дахиж шинээр боловсруулад батлуулаад ингээд хэрэгжүүлээд явах хэрэгтэй 4 жилийн хугацаанд. Тэгэхээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд бас ямар одоо шалгалтуудыг хийсэн бэ? За хамгийн сүүлд хийсэн шалгалт энэ нөгөө шатхуун түгээх станцуудын үйл ажиллагаанд чанал шалгалт хийх юм чиг үүргийг өгсөн. За өөрөөр аймгийн засаг даргын захимж гаргаад 2015 оны 3 сарын 23-ны А114 гэдэг ийм захимж гаргаад аймгийн засаг даргын нэмэлт хууль зүйн хэлтс, стандарт хэмжил зүйн хэлтс, цагдаагийн газар, замын цагдаагийн тасаг, цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасаг, за мэргэжлийн хяналтын газар зэрэг хэрэглэгчийн иргэшиг хамгаалах нийгэмлэг гэсэн ийм байгууллагууд. За дээр нь байгуулагчны алба гэсэн байгууллагуудын бүрэлдэхүүн ажлын хийсэн бол шатхуун түгээх станцуудаар явж шалгалт хийсэн байж байгаа. За 2 ажил хийсэг гаргаад бид нар 3 өдөр явж шалгалтаа хийсэн. За энэ жирийн шалгалтын зорилго нь Дархуул аймгийн насууд төсвөрт энэ үйл ажиллагаа явуулж байгаа шатхуун түгээх станцууд маань энэ Монгол улсын стандарт өөрөөр хууль тогтоомж дээр нь энэ стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаагүй юу гэдгийг бол шалгасан. Өөрөөр нөгөө үйл ажиллагаанд ашиглаж байгаа бүх техник хэрэгсэл стандарт норм нормативд нийцэж байгаагүй юу. Жишээ нөгөө шахаж байгаа бензин норм нормативтай байна уугүй юу гэдгийг бид бас хэмжсэн. Дээр нь актавын хэмжээг тогтоосон. Өөрөөр нөгөө түл шатхууны маань тесрэлтийн чанарт яг тэр хэмжээнд байна уугүй юу гэдгийг тогтоосон ойлгоор шалгасан байж байгаа. За ер нь бол шалгалтаар бол стандарт нормын хэмжээнд бол байна гэсэн ерөнхийд дүгнэлт бол гарсан байж байгаа. За ялангуяа шахалт тэр актавын хэмжээ бол ерөөсөө актаваас доош гарсан юмуд бол илрээгүй байж байгаа. Дархуул аймгийн хэмжээнд бас хичнээн шатхуун түгээх станцтай үйл ажиллагаа явуулсан шүү дээ. За ер нь бол энэ шатхуун түгээх станц аймгийн хэмжээнд 37.8 цэг бий гэсэн. За эндээс нөгөө газын шатхуун түгээх станцч бий. За энгийн шатах төлс баталаар ажилладаг станцууд ч түгээдэг станцууд ч бий. Анхааруулах юм маань ерөөхдөө гарвуу тийм. За энэ дээр яг мэргэжлийн хяналтын газраас мэргэжлийн хяналтын газар онцгой байдлын газраас бас явсан л та. За мэргэжлийн хяналтын газраас нэг албан шаардлага нэг байгууллага дээр өгсөн. За онцгой байдлын газраас дээр дутуу байгаа техник хэрэгслүүд тухайлбал гар унтраа өрч гэдэг юм уу юу гэдгийг илс тийм ээ юм хүмүүст дутуу байна гэдэг жижиг юм зөрчлөлттэй энэ дээр нь анхаарал газар дээр нь анхаарал өгөөд ингэж явсан юм бий. Хугацаанд албан шаардлага өгөөд за зөрчлийнайлгуулаад орно үйл ажиллагааг үргэлжлүүлээд явах болохоор ийм жижиг зөрчлүүд илэрсэн. Тэрнээс том хэмжээний зөрчлүүд илэрсэн. Норм стандартын байгаа гэсэн. Стандарт хэмжил зүйн дүгнэлтээс өгснөөр бол 900% стандартын хангалт 900% байна гэсэн юм дүгнэлт өгсөн байж байгаа. Тэгэхээр бол нэлээд өндөр шаардлага хангаж байгаа байна гэсэн дүгнэлт өгсөн. Цаашид өөр ямар шалгалт хийхээр бас төлөвлөж байна. За ер нь цаашид гимнээс урьдчилан зэрэглэх чиглэлээр энэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн байгууллагуудад шалгалт хийх ёстой. Тийм төлөвлөж байгаа ажлууд л тийм ээ. За тэгэхээр шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах тийм бас орон нутгад байцаагчаа бас ажилладаг байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ тал дээр бас ямар ажлуудыг бас хийвэ? За би Дархуул аймгийн одоо шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон нутгад байцаагчийг одоо хууль зүйн дарга нар одоо хавсарч идэг. За энэ ажил дээр 2016 оны хэрэглэгчийн өдөр гэдгийг бүр Дархуул аймгийн хэмжээнд өдөрлөг зохион байгуулад бүх төрлийн байгууллага энэ өдөрлөгт хамрагдаад иргэд бол гар дээрс худалдаалагдж байгаа эд зүйлийн болон өнөөдөр хэрэглэгч өнөөдөр ямар хуулийг одоо сайн мэдэх вэ, хэрэглэгчийн эрх ашиг одоо яаж хамгаалагдах вэ гэдэг талд хуулийн сурталчилгааг хийж одоо Дархуул аймгийн хэмжээнд энэ өдөрлөгийг маш сайн өндөр хэмжээнд зохион байгуулалт явуулсан. Улсын хэмжээнд бас үнэлэгдэж гарч ирсэн. За иргэд маань одоо Дархуул аймаг дахь шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраар ажилладаг улсын байцаагч байдгийн байна гэдгийг одоо өнгөрсөн 13 оноос хойш мэддэг болсон. За би иргэдээс ирж байгаа гол өргөдөл маань болохоор түрээсийн гэрээн дээр айгүйх гомдол гарч байна. Одоо энэ Говтекс компани одоо мэдлэлт байгаа 6 дугаар байр 12 дугаар байруудад иргэдэд одоо түрээсийн гэрээ байгуулж энд оршин суудаг юм байна. За энэ түрээсийн гэрээ бол маш өндөр хэмжээнд байдаг. Тэгээ гэрлийн тасалдаг аж ахуй нэгж байгуулгаар одоо үнийг авдаг гэсэн гомдлууд одоо удаадараа ирж байна. Мөн одоо дээврийн засвар одоо хангалтгүй хэлээ эндээс ус бороо гоож чинь гэсэн гомдлууд ирж байна. Ийм гомдлуудыг одоо бид нэр авч мөн шинээр орон сууцнд одоо орж байгаа иргэд одоо парк тавны иргэд одоо 60 гаруй өрх
энэ метр квадратын зөв рүү гарлаа. Энэ дээр одоо гомдол гаргасан. Энэ асуудлыг одоо аймгийн одоо шудраг хурцтай хэрэглэгчийн талаа газар улсын бай цагшууд авч одоо иргэдэд одоо тодор хууль зүйн дагуу одоо зөвлөгөө өгч хариуг бол аль бие асар өгөөд байна. За би одоо шудраг хурцтай хэрэглэгчийн талаа газар улсын бай цагчид мөн энэ Тархуул аймагт одоо шинээр баригдсан орон сууцны барилгуудад олсон кампуст орж ажилладаг. За энэ орон сууцнууд маань одоо иргэдийн 5 дахь орчныг бүрдүүлэх барилгын стандарт нормыг хангасан байх. Одоо иргэдэд одоо худалдан борлуулж байгаа энэ орон сууц маань одоо метр квадратын зөврөгөө байх, яг худалдах гэрээ маань яг хууль зүйн дагуу байгаа хэсгэд бол хяналт тавьж ажилладаг. Энэ ажил маань одоо ер нь байнга одоо үргэлжлээд ажиллаж байгаа. Энэ ажил шудраг хурцтай хэрэглэгчийн төлөө газраас орон нутагт улсын байцаагч ажиллаж байгаа нь бол энэ иргэдийн бас одоо амьдрах тэгээд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль манайс сайн үйлчилж байгаа нь одоо энэ улсын байцаагч орон нутагт ажиллаж байгаа нь бас ач холбогдолтой болж байгаамаа. За одоо тэгээд манай Тархуул аймгийн хууль зүйц тамгын газар засаг дарганы хамгаалалт газар манай хууль зүйц маань архивын тасагтаа үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо архивын тасгийн хамт олон дээр орж одоо ажил байдалтай одоо танилцъя. Тэгэхээр хууль эрх зүйн хилцсэн архивын тасгийн дарга Түмбратартай бид уулзаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Тархуул аймагт маань архивын тасаг хизээ байгуулагдваа. Тгийг өнөөдрийн хувьд зорилготойгоо тодорхойлохгүй юу? За манай архивын албан тасаг маань анх 1970 оны 6 сард хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 55 тоот захирамжаар Тархуул аймаг анх байгуулагдсан дараа манай албан байгуулагдсан. Ийм төвхтэй анхны эрхлэгчээр нь Довчмоо гэж эмэгтэй ажиллаж байсан. Зорилт. За манай архивын тасаг нь төрийн архивын одоо аймгийн нутаг дэвсгэрт архив албан эрхлэлтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд нь хяналт тавих, за иргэдэд төрийн үйлчлэгээ үзүүлэх ийм чиг үүрэгтэй алба баг. Тэгэхээр одоогийн байдлаар хичнээн одоо ажилтан албаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юу? За манайх үндсэн орон тойрон дээр 3 албаагч байгаа. Тасгийн дарга, за сан хөмрөгийн эрхлэгч, архивч, 3 гэрээт ажилласан байгаа. Цахим сангийн гэрээт ажилласан байна. Ингээ үндсэндээ 6 орон тойронтой явж байгаа. Ерөнхийдөө бол бүх Тархуул аймгийн архивын бичиг баримтууд маань танаа дээр төвлөрдөг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаараа бас ямар бичиг баримтууд яаж одоо архивлаж хадгалагддаг юм бэ? За манайх голдуу цаасан суурьтай бичиг баримтууд байгаа. За сүүлийн үед бол тусгай зориултын тэгч баримтанд тэгчтэй хадгалсан баримтууд ирж байгаа. Энэ нь болохоор юу гэхээр одоо гэрэл зураг, дүрс бичлэг, аудио бичлэг гэх мэтлэн. За манай цаасан суурьтай баримтууд дотор бас зураг төслийн баримтууд бас их сүүлийн үед нэмэгдэж байгаа. Учир нь гэхээр манай Дархан хот маань бас өргөжин тэлж байна. Барилга байгууламжууд шинээр нэмэгдэж байгаа. За 3 дугаар зэрэглэлийн барилга байгууламжууд буюу инженерийн хийцтэй барилга 2-оос дээш давхар бүхий барилга байгууламжуудын зураг төслүүд манай архив дээр хадгалагддаг. Нэгдүгээр хөмрөг байгаа. Манай 2 хөмрөгтэй доор 2 давхартай манай 2 дугаар хөмрөг байгаа. За нийт 2 дугаар хөмрөг дээр 25,000 орчим хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байгаа. За энэ нэгдүгээр хөмрөгд бол голдоо байнга эргэлтэнд ордог. Одоо иргэд нутаг цайлан хөлсний тушаал шийдвэрийн тодорхойлт авдаг энэ байнга эргэлтэнд ордог баримтууд маань энд байгаа. За 2 давхарт бол юуны зураг төслийн баримт өчгөд, за дээрэс нөгөө эргэлтэнд бага ордог баримт өчгөд 2 дугаар хөмрөгт хадгалагдаж байгаа. Манай ажилтан оюун бэлэг гэдэг архивч маань байгаа. За архивын сан хөмрөгийн баримт тодорхойлолт авалгаа мэдээллийг олохоос гадна баримтын бас сэлбэн засах, сэргийн шимтэх ажлыг давхар хариуцаад явдаг юм аа. За сайн байна уу та? Сайн байна. За төрийн байгууллагт ер нь хэдэн жил ажиллаж байгаа вэ? Би төрийн албанд 14 жил ажилласнаас архивт 2007 оноос хойш одоо хүртэл ажиллаж байгаа. Архивчаар. Хоёулаа ерөөхдөө архивын тасгаар ийшээ орж үзэх үү те? Яг ямар бичиг баримтууд
хаана яаж хадгалагддیں۔ Тэ тэрийг бас иргэд маань маш сайн сонирхочлаа байх л та. За манай архив болохоор юм 2 сан хөмөрхтэй. Нэгдүгээр энэ сан хөмөрхт нь болохоор тушаал цалигийнхаа баримтуудыг аль болохоор лавлгаа мэдээлэлд эргэлтэнд их хэрэглэгддэг баримтуудаа энэ хөмөрхтэй байрлуулсан байгаа. Доод 2 дугаар сан хөмөрхт нь болохоор нотротын баримт, барилгын зураг болон төдийлөн их хүн лавлгаа бас цөөхөн авдаг байгууллагынхаа баримтуудыг хадгалагддаг. Одоо жишээлбэл энэ баримтнууд одоо энэ шүүгэнд юунууд нь одоо автомашин механизмын баазын цайлан энэ нөгөө татан буугдсан Монгол Улсын нэгдсэн захиргаа гэдэг одоо энэ сүүлд энэ жил төлөвлөгөөнд ороод дандаа ингэ сэлбэн засагдсан баримтнууд байгаа. Одоо энэ ихийг бас цалингийн дандаа баримтнууд энэ дээрээс хүмүүс одоо нөгөө цалингийн дахин сонголттой холбогдуулж айгүй их лавлгаа мэдээлэл их өргөн ашигладаг. Цаатлын тавируудаар тэр сэпнүүдээр болохоор юу нэдэг? Тушаалуудын лавлгаанууд. Тушаалууд нь хадгалагддаг. Тэгэхээр мэдээж маш олон жил хадгалагдаж байгаа болохоор чанарч гэдэм цаасны одоо ерөөхдөө илэгдэл бол маш их байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо хэрхэн яаж тавих юм бэ? Тийм манай архив гэдэг чинь өөрөө ерөөсөө өнгөрсөн одоо ирээдүй гэсэн баримтыг л хадгалагдаг байгууллага шүү дээ. Тэгэхээр ийм болохоор өнгөрсөн одоо баримтнууд гэр чинь нэлээд хуучирч мууддаг. Одоо лавлгаа мэдээлэлд өргөн их ашиглагдсанаар гарт их ингэж илэгдэж хорогдоод тэгэхээр одоо бид нар эндээ нэг ийм бичил лаборатори гэж байгуулсан байгаа архив хотосгийн дэргэд. Тэгээ ийм зориултын одоо энэ нөгөө ийм канжийн цаас гэд байдгийн одоо яг баримтыг сэлбэн засахад ингээд зориулагдсан ийм нэмгэн зузаан энэ ийм цаасаар одоо жишээлбэл энэ баримтнуудын одоо артлыг одоо жишээлбэл энэ зассан юм байгаа. Одоо энэ ихл ингэж эргүүлсээр байгаа одоо энэ артлаасаа тий одоо энэ хуудас ингээд салаад ингээд явахад одоо дараагийн үзэхэд ч одоо ингээд салаад алга болчиход ингээд бэлэн болсон байгаа байхгүй. Тэгээ энийг ингээд яг артлаас нь ингээд зориултын цавуугаар ингэж нааж лавлгаанд ингээд дараагийн хүн үзэхэд урагд тасархаас нь сэргийлж байгаа юм одоо байхгүй. Ийм ажлуудыг лавлгаа мэдээлэл хажуугаар хийдэг. Өөр манай архиваас гэр чинь цалингийн лавлгаа, тушаалын лавлгаа, дээрээс нь нотрот, барилгын зураг, эхийн одонгийн зарилгын лавлгаа гэсэн иймэрхүү төрлийн лавлгаанууд ер нь гардаг. Өдөртөө ер нь хичнээн иргэдэд үйлчлэх үү? Яг иргэнийхээ тоог юм бол өдөрт ачаалттай үед бол 30-40 байна. Тэгээ манайх ачааллаа бол гол нь иргэнээсээ илүү дөрөнгө гарч байгаа лавлгааныхаа тоогоор ер нь тодорхойлдог. Ойролцоогоор бол одоо цахимд орсон учраас бол бас харьцангуй лавлгаа мэдээлэл арай түргэн гардаг. Тушаалын лавлгаа бол өдөрт нь 30-аас 40, цалин ачаалттай үедээ бол нэг 7-8, заримдаа нэг 10 хүрэх цалин малин гарна. Цалингийн лавлгаа бол нэлээ ачаалттай лавлгаа их цаг зав авч иж гардаг лавлгаа байдаг байхгүй юу? Тушаал бол нэлээд гайгүй ихэнх нь ер нь эрэлт хэрэгцээ ихтэй хүмүүс манайш нэг үйлдвэр аж ахуйн нэгж их олонтой болохоор нөгөө тэр байгууллагуудаа эхлээд компьютерт сахимж оруулсан. Тэндээс лавлгаа мэдээлэл түргэн гаргацдаг. Ер нь харьцангуй одоо энэ уншлагын тахимд бол нөгөө нэг удаан сууж үздэг иргэний тоо бол ер нь харьцангуй багассан гэж хэлж болно. За өнөөдрийн тухайд та яг ямар ажил хийж байна? Өнөөдөр болохоор яг өглөөнөөс хойш хүн ерөнхийдөө өнөөдөр бол харьцангуй бага байгаамаа. Би одоо өглөөнөөс хойш бол одоо нийт нэг 7-8 л иргэн ирсэн байгаа. Тэгээ үүнээсээ нэг тушаалын лавлгаа нэг 5-6 лавлгаа байгаа. Тодорхойлт авдгийн бас нэг ажилласан жил нь олдохгүй байна гэж шүүхөр тогтоолох гээд. Тэгээ байгууллагын бас татан богцсон байгууллагуудын нэрийн өөрчлөлтийн лавлгаа авдгийн. Хэмжлэг нэрийн өөрчлөлтийн лавлгаа бол нэг 4-5-ыг л авсан байгаа өглөөнөөс хойш. Энэ манай бүртгэлийн дэвтэрнүүд нь тусдаа бүртгэдэг. Тэгээ тодорхойлтуудаа тусна бүртгэдэг байгаа. Иргэний дэвтэр гэж бас тусдаа бүртгэдэг. Ингээд хэд хэдэн төрлийн дэвтрүүд л энэ тодорхойлтууд одоо энэ байгууллагын нэрийн өөрчлөлт цайлан шүүгээд олдсонгүй, ажил томилогдсон тушаал нь олдсонгүй энэ төр гэдгийг манайх энэ дэвтэр дээрээ бүртгээ явчихдаг юм. Энэ болохоор нийтдээ нөгөө төрийн сан банкны даалгааныхаа мөнгө төгрөгийг тушаасан капитанстай яваа энэ дэвтэр дээр явчихна. Энд болохоор ерөнхийдөө ерөөсөө архивын тасгаар бүх үйлчлүүлсэн иргэдийг бүртгэдэг дэвтэр байхгүй юу? Лавлгаа авахгүй, зөвлөгөө аваач гарч болно, тодорхойлт аваад гарч болно, тушаал аваад гарч болно тий. Нийтээ ингээд өдөрт хэдэн хүн ирснийг л заавал бич тэмдэглэж идэх юм дэвтэр. За баярлалаа. Богино гаралтай баримтаа хадгалах хэсэг байна. За энэ дээр бол Шаранголын урхаагаас төрсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар. За Шаранголын урхаан элчит тэрэгний машинист жаргалын Жамшаров гой хувийн хэрэг. Гэ хувийн гаралтай баримт
ингээ хадгалагдчих шээ. За энэ хүний одоо гэрэл зураг одоо юу яачсан хэдүүлээ нэг үлсгэж үзсэн тийм ээ. За өөрийнх нь намтар түүхээс ингээд бүр ингээд юу байж байгаа юм шүү дээ. Хөдөлмөрийн Баатар Жамин Шорвын туршлага гинэ. Элчит тэрэгний байнгын үйлчлэгийг хийж ажилласнаар 1-2 дугаар их засварын хугацааг хэмнэж техникийн ашиглалтыг сайжруулан бүтээлийг өндөржүүлжээ гинэ. За өөрийнх нь гар бичмэл намтар. Тэгээд одоо фото зураг байгуулсан гавьяа алдар ингээд юмнууд нь энэ дээр байж байгаа. За шагналууд нь тий авч ирсэн шагналуудын фото зургууд нь энэ дээр үе нөө сонингийн юу хачлбар ингээд. Энэ хувийн гаралтай баримтууд манай голдоо манай Дархан хотоос төрсэн Баатар гавьяатууд тас бүрдсэн юм баримтууд хадгалагдчихэдэг. Хувийн одоо архивын юм дээр хичнээн мэдээж маш олон хүмүүс юм байх тий. Ойролцоогоор ер нь хэд байгаа бол нэг ойролцоогоор 20 орчим хүний. Ямар хүмүүсийн ингэж авч Баатар гавьяатууд. Тий Дархан хотоос төрсэн Баатар гавьяатууд Улаанбаатар гавьяат салтангууд байгаа да. За энэ жилийн төлөвлөгөөнд чинь би тэгэд одоо манай Дархан хотоос Дарханаас төрсэн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн шинжлэх ухааны доктор профессор за хөдөө аж ахуйн сургуулийн мэжидэр жогшийнхан бас хувийн эргээр баримт бүрдүүлэх гэдэг бас ажлынхаа төлөвлөгөөнд тусгагдсан өөртөө нэрлэлсэн юм байж байгаа. За дээрээс нь одоо манай Дарханы Дамдан ээж гэдэг одоо их өргөч хүний гавьяат хэмжиж байгаа тийм ээ. За 70-аад оны сүүл 80-аад оныхан бол ихэнх одоо хүүхдүүдийг эсвэн сайхан их явж харсан юм гавьяатай хүн байгаа. Энэ хүний бас хувийн эргээр ингээ баримт бүрдүүлэхээр ажлын төлөвлөгөөнд ингээ тусгагдсан явж байгаа. За манай нэг энэ жилийн нэг одоо шиндэг өмг бол Монгол улсад орчин цагийн архивын алба үүссэн байгуулагдсан 90 жилийн энэ жил тохиож байгаа. За жилүүрийн 12 дугаар сарын 5-нд архивчдын баяр архивчдын өдөр болдог. За энэ ойн хүрээнд бас энэ сарын 28-29-нд төвийн бүсийн төрийн архив албан өргөдөлтэй ажилтнуудын за бүсийн тэмцээн спорт урлаг ажил мэргэжлийн гэсэн нийт 12 төрлийн 3 багц одоо энэ тэмцээн манай Дархан хотод зохион байгуулагдана. За тэгээд намраас бидэд бас байгууллагын архив албан өргөдөлтөд одоо хариуцсан ажилтнуудынхаа донд мөн адилхан одоо урлаг спорт ажил мэргэжлийн тэмцээнүүдийг зохион байгуулахаар ингээд ажлын төлөвлөгөөнүүд гарцсан явж байгаа. Нийт одоо Дархан улаан аймагт хөмрөг үүсгэгч 120 гаруй байгууллага байж байгаа. Жилдээ нэг байгууллага нэг жилдээ 20-50 нэгж юм хадгаламжийн нэгж баримтыг үүсгдэг. За тэрнээс юуныхаа сүлэгдсэн нэг АБ тушаал гэдэг нэрлэлт болсон. Тэ байн хадгалах юу боловсруучны тушаал юмнуудаа тухайн байгууллага дээр үлддэг. За үйл ажиллагааных нь боёо тэр нэг А тушаалууд нь манай дээр шилжиж ирдэг байсан. Тэгээ нөгөө архивын баримт ч өөрөө нөгөө тодорхой хадгалах хугацаатай өөрийнхөө байгууллага дээр одоо хэд хэдгийн 8 ч юм уу 4 юм уу 8 юм ингээ хадгалж байгаад дараа нь төрийн архивт шилжүүлдэг. Тэгээд ингээ жил болгоно нөгөө нөхөн бүрдүүлэлтээр баримт төлөж авдаг байхгүй юу? Манайх чинь төрийн архив. Тэгээд нөгөө хөмрөг үүсгэж байгууллагуудаас баримтуудаа жил болгон төлөвлөгөө гаргаад хүлээж авна. За мөн адилхан одоо төрийн архив хугацаанд туссан баримтуудаа юу гэдэг устгалд оруулдаг ийм ажил бас хийгддэг. Ийм онцлогтой. 70 жил хадгалах баримт гэж байна. Төр хадгалах баримт гэж байна. За байнга хадгалах баримт гэж байхад. Цаасан суурьтай баримтын тухайд л. Тэгэхээр өнгөрсөн сард байнууд Тамийн газрын хурлын танхимд бас нэг сургалт зөвлөгөөний зохион байгуулагдсан. Энэ үеэрээ бас нэлээд олон жил хадгалагдсан баримт бичиг те үзүүлэн бас гаргацсан байсан, үзэсгэлэн бас гаргацсан байсан. Тэр талаараа яах вэ? Тий. Нийт 95 байгууллагын 110 ажилтан албаагч архив албан өргөдөлтөд ажилтан хариуцсан ажилтнуудад 2 сэдвээр сургалт 4 цагийн сургалт явуулсан баг. За энэ сургалтынхаа хүрээнд бид
архив аймгийнхаа архив сан өмөрөх хадгалагдаж байгаа үнэт хосгүй үнэт баримтын дээжээс үзэсгэлэн гаргасан. Тэрийг бас архивчдад сургалт намрагцтай үзүүл сонирхсан байна. Энэ өрөөнд манай цахим зангийн ажилтнууд байгаа. За ийшээ хөдөлөөр. За 2006 оноос эхлээд засгийн газрын тогтоол гарч одоо төрийн архивын баримтыг цахимжуулах цахим хөтөлбөр ингэж хэрэгжсэн байгаа. За энэ цахим хөтөлбөр маань 12 оноос эхлээд эхний үе шат нь бол техникжүүлэх боловсруучнаас сургах гэсэн ийм үе шаттай. За 12 оноос эхлээд 2 дугаар үе шатад эхэлж баримтуудаа ингэж юу байсан цахимжуулах ажил орондоо эрхэлсэн байна. За энэ архивын баримтыг цахимжуулснараа бол за иргэдэд үйлчлэгээ хурцсаж байгаа. Одоо нэрийг оруулаад регистр нэрийг оруулаад жишээ нь одоо юу архивын баримт нь ингээд гараад ирчих жишээтэй. За магадгүй эрэл тайлтын систем байдаг хурцсаж байгаа. Тэгэхээр иргэд үйлчлэг одоо хуучин бол тавир дээрээс баримтуудаа хайгаад ингээд явдаг гэсэн бол одоо шууд компьютер дээр нэрийг оруулаад за таны баримт тэдгээр тавир дээр тэдгээр хөмрөг дээр ингээд байж гинэ гэдэг эрэл тайлтын систем нь хурцсаж байгаа. За нэг давуу тал. За дараагийн давуу тал нэг бол нөгөө ашиглалтын хугацаа бас баримтын ашиглалтын хугацаа тодорхой хэмжээнд уртсаж байгаа. Цаасан суурьтай баримтуудаа ингээд шүүгээд ингээд эргүүлээд байхаар нөгөө хүний гар хурж нөгөө хөдөлгөөнд орж байгаа учраас хөдөлгөлтөнд орж байгаа. Гэтэл энэ цахим санд орсон байгаа одоо сканердод оруулсан баримт бол цахим аюулгүй байдлаа бүрэн хангаж чадсан тохиолдолд энэ одоо байнгын хадгалагтай байж байгаа. Тэгээд цахимаас шууд баримтаа гаргацсан юм боломжтой. За тэгээд хэдүүлээ мэргэжилтэн танилцаа тий. За цацрал манай цахим сангийн мэргэжилтэн. За сайн байна уу та? Сайн байна. За өнөөдрийн тухайд яг та яг ямар ажлыг одоо хийж ийн цахим санд ямар асуудлуудыг бас шийдэж оруулж байна. За өнөөдрийн тухайд бол би Дархан хотын худалдаа бэлтгэлийн тэрвэстийн даргын тушаал гэдэг энэ тушаалыг оруулж байна. Энэ дээр одоо ямар хүн ажилд орсон байна, гарсан байна, ажлаас чөлөөсөн байна. Эдрийг ингэж нөгөө цахим хэлбэр шилжүүлж одоо оруулдаг байхгүй. Тэгээ оруулаад хадгалаад явдгийг. Одоо манайгийн цахим хэлбэрт оруулснаар бол 80% нь одоо баримт энэ даргын тушаал чинь ингээд цахимаар гарчиж байгаа байхгүй дээшээгээ. Тэгээд одоо хүнийг ингээд зарим хүмүүс ч ингээд оноо мэдэхгүй эсвэл гарснаа мэдэхгүй эсвэл юугаа нөгөө чөлөөлөгцөн ч юм уу томьсон мэдэхгүй ирдэг байхгүй зарим хүмүүс чинь. Тэгэхээр овг нэрийг хийгээл тэгэл гаргаад ирдэг. Одоо жишээ нь ингээд Бат Жаргалын Мегмаржов гэд хайлтаа. Тэнгүүт энэ хүний ажилд хэдэн онд ажилд орсон, хэдэн онд ажлаас гарсан тех бүх мэдээллүүд нь тэгээд энэ хүний холбогдлолтой одоо юу юм? Зарим нэг өөр нэр сонгож болно л та энэ дээр. Тэгэд ингээ гараад ирнэ. Тэгвэл энэ одоо энэ хүн карьер яаж хуу ч юм уу, мах комбинат юм уу тэдний өөрсдөө бид нар одоо харж агаад тэгээд хэдэн онд ажилд орсон байна, хэдэн онд ажлаас гарсан байна. Мегмаржов гэдэг хүнтэй одоо арга хэмжээ байна уу, эсвэл ээлжийн амралт байна уу, шагнал урамшуул байна уу, тэдний бүгдийг ингэж харж агаад өөрт хэрэгтэй бүх мэдээллийг өгчдөг. Тэгэд одоо жишээ нь ингээл манай дээр ингээл хүн ирээд ингээл ажилд орсноо мэдгүй, чөлөөснөө мэдгүй тэгээ авах гэхээр ингээд нөгөө нийгмийн даатгалаас ингээл та чөлөөснөө авчир, дунд нь ажиллаж байсан нотлох баримтууд авчир гэдэг байхгүй юу. Тэгээд нөгөө хүн чи яг одоо 90 оноос 95 оны хооронд ажиллаж байсан үед бол дотор нь дунд нь ажиллаж байсан заавал нэг нотлох баримтууд авчир гэд тэрийг нэгтгэн. Тэгээд тэнцэнээс нь одоо онуудын сонгож байгаад тэгээ гаргаад явуулдаг. Ерөнхийдөө бас цахим санд шилжснээр өнгөрсөн хугацаанд яг хичнээн баримтыг бас бичиг баримтыг цахимд одоо шилжүүлээд байгаа байна. Манай 2008 оноос эхлээд анх цахим баримтуудыг мэдээллийн технологи нэвтрүүлэх зорилгоор үндэсний хөтөлбөр хэрэгжиж ирсэн. Тэгэхээр 2008 оноос эхлээд ажиллаж одоо цахим хэлбэр шилжүүлсэн байгаа. Энэчнээс одоо манайх удирдлагын баримтуудын 36 хөмрөгийн 1034 хадгаламж нэгжийн 302,164 хуудсыг бол цахим хэлбэрт иж бүрэн шилжүүлсэн байгаа. Ингэснээр бол 65% ажиллаж байгаа гэсэн үг. За
За баярлалаа. За баярлалаа. Хамгийн газрын цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хууль эрх зүйн хэлтс оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.